Сэрээрээ босоороо. За ингээд 73 дахь өдөр минь эхэллээ. Өглөөний 7 цаг цэрүүлэг дуурайд босч өглөөний эхнэр хоолцоо хийгээд 7:50 хавцаа өглөөнийхөө 400 дэс рүүгээ орлоо. За өнөөдөр Ардчилсан намын 18 дахь их хурал одоо болж байгаа. За ингээд өглөө 9 цагаас өмнө намынхаа хурал дээр очих ёстой гэж яваад очлоо. 21 аймаг 9 дүүргээс цугласан манай намын журмын гишүүд маань цугласан байлаа. Чингэлтэй дүүргийнхээ журмын нөхдүүд эгч нартайгаа сайхан мэндэлчээд намын маань нээлт сайхан эхэлж байна. За ингээд баясаахтайгаа тэнд цугласан одоо дархаа эгчтэйгээ амарчин найзтайгаа чингэлтэй дүүргийнхээ одоо миш анжмаагч нараа эгч тэргүүтээ манай чингэлтэйхээ нийт сайхан журмын нөхдүүд ах эгч нартайгаа зураг татууллаа. За ингээд үндэсний бодлогын хорооны гишүүнээр чингэлтэй дүүргээсээ сонгогдсон Монгол улсын ерөнхий сайд асан одоо Алтан уяг даргаас батламжаа сайхан гардаж авлаа. Ингээд дотны найзуудтайгаа сайхан зураг татуулчаад намынхаа хурал дээр гар дээрээ сунаалаа. Оройныхоо гар дээр сунаалтай намынхаа их хурал дээр хийчихье. За ингээд бусдын бол дараа нь үргэлжлүүлье. За ингээд ямар ч байсан челленжээ алдахгүй явж байгаа шүү. За ингээд намынхаа өнцөг улан бүрээс ирсэн 1300 гаруй гишүүдийнхээ хурал дээр сунаачаад үндсэн хурлаа дуусгаад орой гэртээ ирсэн 10 цаг өнгөрч байлаа. Эхнэр сайхан хоол хийсэн, нэг сайхан чансан өндөг идчихэд 12 минутынхаа гүйлтийг хийлээ. Өнөөдөр намын хурал дээр бол манай намын журмын нөхөд надтай таарад 365 өдрийн челленж чи үзэж байгаа. Гэхдээ лавгаа минь арай л хитрхээ турцсан юм биш үү? Нөгөө дүүрэн сайхан би хаа царай зүс чинь бүр ингээд чөрөөснөл юм болчих, хүүхчиг болчих гээд маш олон хүмүүс шүмжиллээ. Гэхдээ яг хуу өөрийнхөө үндсэн зорилтондоо хүрэхийн тулд одоо булчин маасаа ямар ч байсан нэмэн таргалахад бол амархан гэж бодож байгаа. Гэхдээ булчин маасаараа таргална гэдэг зорилт тавьсан байна. За ингээд та бүхэн сайхан амраарай.